За одоо явахд болж гинэ үү? Хүмүүс байгаа юу? Би гар цар орж байгаа болохоор дэлгэцэн дээр хэн байгаа, хэдэн хүн байгаа мэдэгдэхгүй харагдахгүй байгаа шүү дээ. За ойлголоо. За ярив. За оператортай ажиллаж байгаа учраас сая дундуур нь утасны сүлжээ дуудлага орж ирээд тасраад ингээд цахим интернет тасарчжээ. Өршөө гэж болгоогоороо. За тэгэхээр тэнгэр үзэл гэхээр тех өндөр хүн хурж чадахгүй их том эрдэм гэдэг юм их том гээрл гэж ойлгож болохгүй. Энэ бол ерөөсөө бидний амьдрал ахгүй юм. Тэгээд энэ амьдрал ахгүй маань тэнгэр үзэл маань ерөөсөө эрнэхэ дээнхэ буюу амин чанар дээрээс эхэлж байдаг юм аа гэдгийг тэнгэр бол тэнд байгаа гэр гэдэг чинь тийм ээ. Тэндээс эхлэх юм биш. Энд байгаа гэрээс буюу амин чанараас эхлэх юм шүү гэж. Тэгэхээр боддын гүн ухаан буюу шашны философи болов хоосон чанар гэж хэлдэг. Усан мэлмид харагддаггүй хэд бичил хэмжээсүүдийг хоосон гэж нэрлээд түүнийг чанар гэж нэрлсэн. Шашин гэж бол ийм юм тийм ээ. Хоосон чанарын онол шүү гэдэг юм уу тийм ээ. Тэгээ шашин бол ямар зорилготой юм бэ гэхээр уг нь хүн төрөлхтнийг өөрийнх нь шавтаж биширч итгэж байдаг. Итгэл бишрлийг нь удирдах байдаг. Шашин бол өөрийн гэсэн тотем буюу шүтэн бурханчлагддаг тийм ээ. Тэгээд бурханыг байгааг батлая гэсэн шинжлэх ухааны болоод шашны их сууд сэтгэгчид одоо хүртэл үзэж тарсаар байна. Тэгтэл Сиддхарта Гаутама философч эзэн биетэй бурхан хизээч байдаггүй, оршдоггүй. Нэгдмэл оюуныг бол буюу амин чанартай нэгдэж чаддаг дээд оюуныг бурханчилдаг. Энийг харин монголчууд өвөг дээдс маань тэнгэр гэж тийм ээ хязгааргүй хөх торсын орныг тийм ээ. Энэ бол цул мэдээллийн сан юм. Энийг Стивен Хокинсын баталсан мэдээлэл мөнгө гэж тийм ээ. Энийг хөх тэнгэр гэж нэрлсэн байдаг. За шашин бол энийг бурханчлаад үзээд байдаг. Тэгэхээр шашны зорилго нь бол хүнийг соёнггээр үлэх эерэг сэтгэлтэй байлгах. Тэгэхээр ямар нэгэн шашин бол өөр ингэсэн философитой байдаг, цэцэн мэргэн гүн ухаантай байдаг. Тэрний яадаг юм гэхээр хүний хөгжлийг буюу хүний сөрөг төлөвийн ухамсарын хөгжлийг дандаа эерэг болгох үүрэг зорилготой. Зорилго нь юм. Тэгтэл энэнийг одоо шашнууд удирдах чадхаа байсан цэцэн мэргэн гүн ухаанаас холдоод нөгөө номлогчд нь энийг мухар сохор үзэлтэн бэлтгэхэд буюу өөрийнхөө эдийн засгийн болоод улс төрийн эрх ашигт ашигласан. Одоо яг нам шиг тийм ээ. Шашин нам хоёр бол одоо адилхан болж штэ тийм ээ. Тэгээд одоо монголчууд юу гэж юм тийм үү? Нам дагснаас лам дагснаас мал даг гэж байгаа штэ. Тийм ээ. Шашин бол ийм болж ирээдүйн залуучуудын маань энэ хүн төрлөختний маань мэндэ амар сайн байна уу. За бид нар дараа нь асуултанд хариулъя. Сайхан хаварж иж байна. Ирээдүйн хүн төрлөختний бидний үр хоочсын ирээдүй бол цэвэр оюунчлалаар явах юм. Энийг боддын гүн ухаанд боддын бурхны шашинд тийм ээ. Гүн ухаанд нь бол байгаа шүү дээ тийм ээ. Майдрын ирэн гэж тийм ээ. Энэ майдр бурхан гэдгээр төлөөлүүлж байгаа нь энэ оюун хүний оюуныг майдр гэж нэрлэдэг байгаа юм тийм ээ. Ухааныг нь сэтгэлийг нь оюун ухаан сэтгэл гурав нийлсэнийг бурханчилж үзээд байдаг тийм ээ. Бурхан гэвэл хүний хамгийн ариун сэтгэлийг хэлж байгаа юм шүү дээ тийм үү. За тэгтэл бурхан гэж нэг бодит зүйл байгаа юм шиг ингээд тэрнийг шүтүүлээд тэгээд аав ээжээс нь буюу эцэг эхээс нь тэгээд цаашлаад удам ухсаанаас нь салгаж энийг мухар сохор үзэлэх болгох цаг ирнэ шүү гэж Сиддхарта Гаутама гэдэг философч буюу бурхан багш өөрөө айлдсан байдаг. Тэгээ бурхан гэдэг хүлээс хитрээ дэндээд ирэхтэрэ үзэл бурханчлах үзэл хитрээ дэндээд ирэх юм бол хүний оюуныг дөнгөлн шүү гэж тийм ээ. Энийг Чингис хаан бол монгол хүнээс ирэх үед шашин үүрэггүй юм шүү гэж. Тийм учраас тэнгэр үзэлд бурхан гэсэн нэр итгэл байхгүй тийм ээ. Мөнх хөх тэнгэр гэсэн нэр итгэл дээд оюуныг хэлж байгаа. За энэ дээд оюунтай харилцдаг нь ерөөсөө ариун сэтгэл буюу эерэг сэтгэл юм. Тэгэхээр энд л хүргэж өгөхийн тулд шашнууд
зорилго тавьсан байхгүй юу. Тэгээд энийг 300 биш 2000 гаруй жил тийм ээ. За хамгийн түрүүний шашин буюу Хинди шашин, нөгөө Иудэ шашин хоёр бол хүн төрөлхтний дунд анх байсан шашнууд бүртгэлтэй тийм ээ. Энэ еврейгийн Иудэ шашин, энтхийн Хинди шашин, Ведийн соёлоос бий болсон тийм ээ. Энэ Ведийн гүн ухаан гэдэг бол Монголоос гаралтай юм а гэдэг тэнгэр үзэлд одоо энд хэлдэг. Энийг бас Монголын суут сэтгэгчд одоо жишээлбэл Ч Эрдэнэ гоёх гурвалжин гэдэг номондоо энэний тухай бол бичгийн соёлоор дамжуулаад хүн төрөлхтний үүслээс бичгийн соёл хадны бичээснээс эхэлсэн юм. Хадны бичээсийн хөөгөөд шинжилгээ судлаад үзэхдээ энэ Алтайгаас буюу Монголын их өндөрлөг нутгаас гаралтай юм а гэдгийг хэлсэн байдаг энэ. За ингэхээр одоогийн шашин тийм ээ хүн төрөлхтний бидний үр хоочсын оюуны хэрэгцээг хангаж чадхаа байлаа. Мухар сохор үзлэр дамаа Монголын нөгөө үндсэн хуулиар 90 оноос хойш шүтэх бишрэх хэвлэн нийтлэх үг хэлэх эрх чөлөө таны зоргын асуудлаа гэдэг үндсэн хуулиар баталсан. Тэгтэл Монголын үндэсний үзлийн орон зай буюу тэнгэр үзлийн орон зай нөгөө гүн ухаанаасаа холдоод иртэл 300 жил энээсээ холдуулсан тийм ээ. Гадны болоод дотор нөлөөгөөрөө. Ингээд энээс болоод тэнгэр үзэл маань доройтоод ирэхдээ бөө мөрөглийг хүртэл хориглож шашин суртахуун дэлгэрсэн. Одоо харин 90 оноос хойш бүх дэлхий дээр байгаа хамгийн бүтэхгүй мухар сохор үзлийн шашнууд орж ирж байна тийм ээ. Тэгээд монголоор гудамжаар тийм үү энэ тэнд орон сууц хороолол гэр хороолол хүртэл тэд дэлгэрч цэцгэлж байна. Энэ бол яваад байх юм бол одоо сүүлдээ шашны хоорондын дайн гэдэг юм уу тийм ээ. Газар нутгийн дайн. За тэгээд одоо баялагын дайн ийм юм болдог шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоогийн энэ шинжлэх ухааны үүднээс төвшингээс авч үзэх юм бол тэнгэр үзэл гэдэг бол энэ хүн төрөлхтнийг засах гэдэг юм. Энийг хайгаад байгаа юм. Нөгөө ёс зүйт төрийг бий болгодог нүүдэлчний соёл иргэншлийн төрийн философи нь болдог мөнх хөх тэнгэр үзэл гэдэг одоо дэлхийн хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгтэй болж байгаа. Ирээдүйд энэ бол улам их хүчээр авах болно. Тийм ээ тэнгэр үзэл маань харин энэ мухар сохор шажинлаг үзлээс хол байх ёстой. Энэ бол шинжлэх ухааны ололт төвчлээс илүү их юмыг хэлж өгдөг. Тэгэхээр шинжлэх ухаанаас мянган жилээр төрүүлж явсан тэнгэр үзэл 800-ны өмнө тийм ээ эндээс бол маш олон шинжлэх ухааны ололт нээлтүүдийг авсан тухай одоо судлаач нь баталж нотолж биччихэдэг. За тэгэхээр энэ бол ерөөсөө ахгүй юм шүү тийм ээ. Таны амьдрал ахгүй юм шүү. Удам угсаа үр хоочсон юм шүү. Тийм учраас одоогийн үүднээс төвшнээс авч үзэх юм бол энэ дэлхийн хүн төрөлхтөн дахиад капиталын буюу нөгөө хөрөнгийн эзэн, капиталист хөрөнгийн эзэн, мөнгөний эзэн, газрын эзний эрх зүйг хамгаалдаг хуульт төртэй болсон. Тийм ээ. Одоо бидний энд бол Монголын төр Мэлэн эзэндээ тэрхэхэд Чингис хаан дахин дэлхийг засан дохинуулах болно гэж Чингис хааны өөрийнх нь болгосон бошигт байгаа. Тэгэхээр энэ бол Чингис үзэл онол гэдэг юм дэлгэрэх гэдэг. Энэ бол тэнгэр үзэл онол дээр тулгуурласан төр ёсны онол болох юм. Энийг дэлхийн хүн төрөлхтөн хайж эрэлхийлж байгаа тийм юм байна тийм ээ. Тэгэхээр бидний энэ үед болоод ирээдүй хоочстой хамгаалж үлдэхийн тулд юунаас хамгаалах вэ гэхээр генетикийн мутацид орсон дайн болж байна. Дэлхийн хүн төрөлхтөн тийм ээ. За энийг бол одоо биологийн дайн гэж хэлж болно тийм ээ. Энэ. За энтерэ вакцины буюу антибиотикийн дайн болж байна. Энийг бактериологийн дайн гэж буюу химийн дайн гэж болно тийм ээ. Бактериологийн дайн. Вирус вакцины дайн болж байна гэсэн үг шүү тийм ээ. За тэгвэл мэдээллийн дайн болж байна. Энийг нейтроны дайн гэж хэлдэг тийм ээ. Нейтрино энергийн дайн. Энэ бол хар оюунчлалыг эзэлж авсан зэвсэг. Тэгэхээр энэнийг хар оюунчлал эзлэхдээ хар цагаан хоёр ялгарна шүү.
Харин энэ байна гэдгийг нь ялгарна. Энэ нь бол нөгөө капиталын эзэд хөрөнгөтнүүд, зэрлэг харгас хөрөнгөтнүүд тийм ээ. Дэлхийн хүн төрөлхтний хамаг их өв баялаг буюу мөнгөний бодлогоор өв баялагийг нь хуу хамж өгч хурааж авч яадаг энэ үзэгдэл капиталист нийгэм одоо цаашаа явхад хэцүү болоод ирсэн. Улс төр эдийн засаг соёлын хямралд орцсон байгаа тийм ээ дэлхий. Тэгээд ирэхээр хүн төрөлхтөн увайгүй, сэтгэлгүй тийм ээ. Бүр бялдууч сэтгэлтэй тийм ээ. Харанхуй бүдүүлэг болж байгаа. Тэгээд ерөөсөө оршихуй эс оршихуйг яаж ойлгож өгөх гэхээр дэргэд байгаа чинь нэг бол дайсан, нэг бол одоо боол тийм үү хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүст ийм л ойлгох сэтгэлээ хэлж байгаа тийм ээ. Тийм учраас энэнийг байлдаж эзлэх гэж уралдаж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм үед ирээдүгөө хамгаалж өгжүүлж үлдэхэд тэнгэр үзлийг дэлгэрүүлэх эрэлт шаардлага гараад ирж байгаа. Тэгэхээр тэнгэр үзэл дээдийн дээд цэвэр шинжлэх ухаан тийм үү. Тэгэхээр ухаан гэж юу хэлдэг юм? Тийм ээ. Одоо бол оюунчлалын дан явж штэ тийм үү. Тэгэхээр оюунчлал дангаараа орших юм бол оюун ухаан гэж монголоор холбож хэлдэг. Тэр оюунчлалын дангаараа яваад бол ийм харгас болдог. Тийм учраас энэ дэлхий дээр оюунчлал нь 4 удаа харгас шинж рүү ороод ингээд ирэхээр нь тэнгэр үзэл засч гисэн. Монголын их сэхэтнүүд буюу Монголын их язгууртнууд засч гисэн. Тэнийг хаан боловсралтан гэж хэлдэг тийм ээ. Наана бол хэмжээгүй эрхт засагт хаан гэж тийм ээ. Хэмжээт эрхт засагт хаан гэж энэ хаант засаглалыг ингэж үздэг байсан шүү дээ түүхээр тийм ээ. Тэгтэл Чингис хаан бол би тэнгэрийн дор хэмжээтэй эрхтэй засагт хаан юм шүү гэдгийг тодорхойлсон. Харин түүхийн судлаачид Чингис хааныг хэмжээгүй эрхт засагт хаан гэж засагт хэмжээгүй эрхт хаан гэж тодорхойлоод идэх тийм ээ энэ. Тэгэхээр энэ бол буруу тодорхойлт байдаг юм аа гэж. Ингээд энэ ирээдүйд тэнгэр үзэл гэж юу болох юм бэ гэдэг талаар бид нэр одоо нэг жоохон тавчхан хэлье. Энэ тэнгэр үзэл бол шашин биш шүү. Энэ тэнгэр үзэл бол дээд оюун ухаантайгаа хосолж сэтгэлээр ариусч хөгжих ёстой үзлийг тэнгэр үзэл гэж байна. Энэ бол амин чанараа буюу эренхиад энхэнаас эхэлнэ. Тэгэхээр энэ дэлхий дээр ерөнхийдөө ямар дайн болчих вэ гэсэн нөгөө 3 дайн. За энэ 3 дайн маань шашны философи буюу Сиддхарта Гаутама багшийн философи бол эдээ хүнсний дайн, эдлэл хувцсны дайн тийм ээ. Эдээ хүнсний ад, эдлэл хувцсны ад 3 ад гэж ийм энэ хувь хүнд тулгадаг ийм юм болно гэж Сиддхарта Гаутама буюу бурхны шашны тэргүүний юунд байгаа тийм ээ. Эдэл хувцсны эдээ хүнсний өвчин хорын ад гэж ийм за дундуур нь утас орж ирэхээр ингээд авахгүй байхаар сүлжээ таслаад байна. За энийг хаачлаа. За тэгэхээр Сиддхарта Гаутама гэж философч бурхан багшийн тийм ээ. Бошигт бол энийг эдээ хүнсний дан, эдэл хувцсны дан, өвчин хорын дан гэсэн ад гэсэн ийм 3 ад нөөрлөж энэ хүндрэлтнийг хямраана гэсэн байдаг. Тэгэхээр энэнийг бол Монголын үг дээр тэнгэр үзлээрээ нялуу халуун шулуун дан гэж нэрлсэн байдаг. Энэ төрөний миний нэрлээд байгаа. Бактериологийн дан, нейтроны дан, биологийн дан гэсэн 3 дан явж байгаамаа. Тэгээд энэ за
Тэгэхээр энэс хамгаалъя гэвэл турлаг саксакийг бариарэ гэж хэлсэн. Ингэхээр энэ цагт бол хамгийн ямар нэг шашнаас хамааралгүй шүү, тийм ээ. Хамгийн хэцүү дайсан бол зөвхөн өөрийн муу сэтгэл юм шүү, тийм ээ. За энэс болоод яадаг юм гэхээр 5 өдрийн тавуулаа сөрөг энергиэр буюу сөрөг ухамсараар ажиллаад унахтай 5 ад гэдэг юм болдог. Үнэрийн мууд бурууд дурладаг, тийм ээ, дэв гэж хэлдэг. Дүрсний мууд дурладаг, тийм ээ. Үгийн мууд дурладаг. За хүртгүй мууд буюу үүлийн мууд дурладаг. За ингээд амтлахгүй муу буюу дон гэж, тийм ээ. Аливаа муу амтнд дурладаг ийм байдал бүрдэж байгаа. Тэгэхээр одоо муу амт гэж одоо яг ер нь бол хүнд нэг 5 амт байлээ. 5 булчир хааны дааврыг үндсэн 5 булчир хааны үндсэн дааврыг гэдэг 5 амт байдгийг, тийм ээ. Тэгэхээр энэ амтнуудыг дандаа буруу юмд дурлуулдаг юм бол донтуулдаг юм болно гэсэн. Энэ амтны өвчнийг бол дон гэж хэлдэг. Ингээд энэ 5 буруу ухамсараар 5 өдрийн хөгжөөд унах дээр 5 ад гэдэг юм болдог. За тэгвэл энэ дээр бурхны шашинд бол яаж юм, тийм ээ? 3 ад хэлээд шүү дээ. Тэгвэл тэнгэр үзэл 5 ад гэж хэлээд энэ 5-ыг л эерэг болгож ажиллуулахыг тэнгэр үзэл гэдэг юм шүү гэж ингэж хэлсэн байна. За энэ тэнгэр үзэл бидний ерөөсөө амьдрал ахгүй юм шүү. Тэгэхээр энэнийг яаж зөв засах вэ гэдгийг бид нар яаж хамгаалах вэ гэдгийг бид нар өвөг дээдсээс авсан мөнх тэнгэрийн бошго мон гэрэний ёс гэдэг энэ гэрээ алтан дээд гэрээ гэж нэрлэдэг. Энэгээрээ бид нар энийг хамгаалж авч үлдэх ёстой юм. Энийг журнаа нурздаг байгаа гэж хүн үлдээсэн 90 оноос хойш энийг дэлгэрүүлж үлдээсэн. Ингээд одоо нурзд агсны гэргийг, нурзд багшийн гэргийг, долгорсрон багшийн биднэрт патентын нэртэйгээр энэ 4 номыг биднэрт одоо ингэж бэлгэлж байгаамаа. Энэ бол тэнгэр үзлийн цэвэрдэд гүн ухаан. За тэгэхээр одоо тэнгэр үзэл гэж юу хэлв гэдэг ингэсэн чинь одоо энэ дээр надад нэг ийм 2 ном байж л да, тийм ээ. Энэ одоо манай ган хоёг гэж одоо их хурлын гишүүнээс ган хоёг байна. Сансрын илчлэл гэдэг олон улсын пэйж групп байдаг, тийм ээ. Facebook-ын групп байдаг. Олон улсын шүү, тийм ээ. Дээд оюунжилтай буюу тэнгэр үзэлд харилцаж байгаа юм. Тэгэхээр энэ бол алтан дээд гэрээ гэж энэ мөнх тэнгэрийн бошготой бол ерөөсөө харшилддаггүй. Тэгтэл энэс илүү төрүүлээд яваад байдаг. Энэ бол тийм ээ. Тэгтэл нөгөө аавын бороодрыг өвөгийн бороодрыг ухах юм бол энэ дотор энэ одоо сансрын илчлэл гэж нэрлэгдсэн тэр группээс орчуулагдсан энэ Оросоос орчуулагдсан байна. Англиас орчуулж байгаа улсууд би пэйж групп сансрын илчлэлээр хийж байгаа энэ дээд оюунчлалууд хэдийнээс Монгол 800-ны тэртет Монголын өвөг дээдээс энэ дээд оюунчлалуудтай харилцдаг юм шүү гэж, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол Сирусчууд гэдэг, тийм ээ. Сирусын төлөөлөгч Аштар Ширан гэж, тийм ээ. Илтгэл биднэрт одоо дуулгаад байгаа. Тийм тэр Аштар Шираны буюу Андромедийн зөвлөлөөс ирсэн Сирус гаригийн зөвлөлийн төлөөлөгч Аштар Шираны айлдууд энэ дотор маш инэрэнгүй ийм айлдууд байдаг. Тэгтэл энэ алтан дээд гэрээ Сирусыг хөхтэй мэрэгэн гэж нэрлээд бидний дээдсийн язгуур эндээс язгууртай юм шүү гэдэг энэ гэрээг биднэрт дэлгэсэн байхгүй юу. Тэгтэл энэ шинжлэх ухааны одоо энэ сансрын илчлэл буюу энэ одоо номнууд тийм ээ гэгэрсэн тэнгэрийн учирлал гэдэг ингээд байж байгаа нэг ном, тийм ээ. Гэгэрсэн тэнгэрийн учирлал. Энэс илүү шинжлэх ухааны юм энэ дотор байгаад байгаа ш. Бид нар энийг харин нөгөө нууцлаа товчоолоод өгөн дотор хийгээд хадгалчихсан. Энийг нь бид нар зөмбөлгэн ажиллуулж байж 9 метрхүү ажиллуулж энийг тайлж уншдаг ийм юмнууд байгаа юм. Энэ 9 метрхүү ажиллах дээрээ сүүн эсийн мэдрхүү болдог сүнсний одоо бол сүнс гэдэг бид нар гэрлийн унтраачгаад байгаа нэрээр нэрлээд байгаа юм. Биологийн нэг амтан ургамалтай адилхан амтан ургамлын амин чанарыг бий болгож байгаа юмыг нь сүнс гэж, тийм ээ. Гэрлэгүү нэрээр нэрлэж байгаа юм. Харин тэнгэр үзэл ертөнцид боочихгүй кристалл болох дээрээ хүний сүнсийг гэрэл насдаг ийм цацардаг юм шүү гэдгийг хэлсэн. Энэ нь гэгентэн гэдэг авахчилсан нэртэй болдог юм аа. За энэ тэгэхээр энэ
Тэнгэр үзэл маань дээдийн дээд цэвэр шинжлэх ухаан болно гэдгийг бид нар хичээл сургалтаараа үзэж байдаг. Энэгээр олон төвшнөр тарааж байдаг. Энэ дээр бол олон төрлийн бус байгууллагад ажиллаж байна. Тэгэхдээ тэнгэр үзлийг яг дээд оюуны гэрээгээр нь буюу энэ мон гэрээ мөнгө тэнгэрийн бошиг мон гэрээгээр нь зөв тайлахгүй бол үзэл онлын дайн болно шүү гэж бас хэлсэн байгаа. Тэнгэр үзлийг өөрийнх нь сэтгэл өөрийнхөө үзэл онлоор тийм ээ өмчилж тайлаад байх юм бол энэ бас амин чанар алдагддаг шүү гэдгийг хэлсэн байдаг юм аа. За ингээд тэнгэр үзэл гэдэг маань ерөөсөө юу болох гэж байна тийм ээ? Цэвэр дээд оюун ухааны хөгжил болох гэдэг юм баггүй. Тэгэхээр оюунчлалын хөгжил ганцаараа бол харигс байдаг ийм болчих чинь тийм ээ. Энийг шинжлэх ухаан баталж байна, нотолж байна. Тэгвэл Монголын өвөг дээдээс оюуныг тийм ээ дээрээс зөмбөлийг авахтаа хэрэгэлдэг. Одоо харин хүн төрлөختөн яадаг вэ гэхээр дээрээс зөмбөлийг авдаг сувгаан хаалгаад боолгоод вакуумдуулчихсан. Тэгээд энэнийг бол одоо моныг харлуулж өрх хүлийг тараана гэдэг энэ алтан дээр тэр тэнгэр үзэлдээ хэлсэн байдаг юм. Тэгэхээр энэ шинжлэх ухааны үүднээс шинжлэх ухааны төвшнөөс тайлагдж байна гэдгийг манай Монголын мэрэгдүүд бол бүгд л хэлж байна. Шинжлэх ухааны эрдэмтдүүд маань хэлээд байна. Тэгээд яг тэнгэр үзэл хаанаас эхлэх вэ гэдгийг эргэлхийлээд хайгаад байна. Дэлхийн хүн төрөлхтөн харин биднээс гордоод байна. Энийг одоо дэлхийн хүн төрөлхтнийг дараагийн мянганд буюу дараагийн ийзэм нийгэм хөтлөх ёстой юм бол монголчуудаас гарна энэ Монголын өөрийнх нь үндэсний үзлээс гарна. Нүүдэлчний соёл иргэншлийн үзлээс гарна гэж ингэж хэлсэн. Энэ бол ёс заншил дээр тулгуурласан үзэл байдаг. Тийм учраас одоо миний нөгөө эхлэлтэй гэлж байсан эрх зүйт төр дампуурчаад байна тийм ээ. Тэр эрх зүйт төр юу хэлдэг байх нь вэ? Юуг хамгаалдаг байх нь вэ? Эрх зүй гэж тийм ээ. Хүний эрх эрхчлөө гэдээ хамгаалаад байсан чинь эгэл хүний эрх чөлөөг ерөөсөө хамгаалахгүй шүү дээ тийм үү? Одоо Украин Оросын дайнаар л харъя л да тийм ээ. Тэрэг ард түмний хооронд нь алалцуулаад төрийн тэргүүнүүд нь удирдахчсан тийм ээ. Өөр өөрхийн бие биенийгээ уучлах чадахгүй. Хоёр урны ерөнхийлөгч биенээ уучлах чадахгүй тийм ээ. Энийг сайхан зөв хэлэлцэж дипломат харилцаа болгож чадахгүй. Зуучлагчтайгаан тийм ээ. Үл тоогоод ингээд үзэд тараад ард түмний хөнөөгөө сууж шүү дээ тийм ээ. Энэ бол тэнгэр үзлээр засагдах юм аа гэдэг нь тодорхой харагддаг тийм. Тэгэхээр тэнгэр үзэл маань мянгантаа уучлагч бай. Тэгээд хайрлан инэрхч бай. Муу сэтгэлээсээ сал гэдэг юм дээр буюу энэ амин чанар дээр л авчирдаг. За ингээд хүн төрлөختөн одоо энэс хойш яах гэж өнөө гэхтээ сүнсний тэмдэглэгэнд орж байгаа юм тийм ээ. Сүнсний тэмдэглэг. Сүнс гэдэг бол зүгээр биологийн амтан болчиход байгаа юм шүү. Тэгвэл тэр цэвэрлэгдэх ёстой. Сүнсийг цэвэрлэхгүй болох дээр яадаг юм байна тийм ээ. Энэ дэлхий хар оюунчл уу хар сүнсэнд эзлэгдээд тэгээд нөгөө гэрлэгүү учраас хар байхгүй юу тийм үү? Сүн эс гэж одоо эр хүний цагаан туслыг бол сүн эс гэж нэрлэдэг шүү дээ тийм ээ. Ингээд сэрж байгаа юм. Тэгээд сүн эс буюу ертөнцид божоод кристалл болно гэж тийм ээ. Одоо шинжлэх ухааны нэрээр. Тэгэхээр ийм кристаллын буюу сүн эс болгож хөгжүүлдэг оюуны хөгжлийг тэнгэр үзэл гэж хэлдэг юм аа. Энэ нь дангаран оюун биш шүү. Энэ бол сэтгэл гэдгийг ариусгаад ухааныг хөгжүүлж, дэлгэрүүлж, ухаан тэлсээр байгаад тэгээд ухамсарыг дэлгэрүүлж, савцруулж, хязгааргүй энгүй буюу вакуумд энэ хэлбэрээс нь авч гарч хязгааргүй сэтгэлгээтэй тэнгэрээр сэтгэдэг, сансраар сэтгэдэг. Тэгээд эгншгүй энергийн биетэй буюу квантын кварк бие хиймэр сүр сүлдний биетэй болж хөгжихийг хэлнэ гэж. Тэгэхээр энэ бол хүн болгонд хамаатай шүү. Тэнгэр үзэл ихээр чи л тэрнийгээ сурч тийм ээ. Энэ дээрээ сурсан улсуудынхаа эхнэр нөхрийгөө тийм ээ. За тэнгэр үзэл надаас ол юм байна өө би тэрний чинь мэдэхгүй ёстой надаас өндөр юм байна. Чи л тэрнийгээ сурчих гээд ингээд хажууд хааны жил чинь ингээд сууж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энэ бол өөрийн чинь аавранаас эхэлдэг юм шүү. Өөрийн чинь нөгөө удамшил зүгийг хамгаалж яадаг эсийн доторх бичил тарих болдог. Эренхаа байныхаа амин чанараас эхэлдэг юм шүү гэдгийг л хэлээд байгаа юм. Тэнгэр үзэл гэж энийг л хэлж байгаа. Ийм л байна. За ингээд би энэтэй холбогдуулаад миний одоо ярих юм иймэрхүү байна. Тэнгэр үзлийг бол бид нар цааш нь маш өндөр түвшинд дэлгэрүүлж ингэж
өөр дээр чинь яаж засах вэ гэдгийг ингэж хийж байгаа юм. Ингэхээр ирээдүйд болох тэр сүнсний устгал цэвэрлэгээ тэгээд генетикийн устгал цэвэрлэгэнд орох гэж байна. Удам шилжүүн буюу эренхай ДНХ-ны устгал цэвэрлэгэнд орох гэж байна. Энэ дэлхийн өндөрлөлтөн. Энийг тэр одоо энэ сансрын дээд гэрээ хэлээд байна тийм ээ. Тэгээдсэн тэнгэрийн учирлал тийм үү энэ. За энэ Бурхтын гариг гэж бурхад гариг гэж байна гэд. За тэр гаригийг бол бид одоо мэдээж хэдэн мянган гэрлийн жилийн цаана байгаа тэр гаригийг бид хурц сэтгэдэг энэ сэтгэлгээг тэнгэр үзэл гэдэг юм. Энийг одоогийн хэлээр астроном гэж хэлээд байгаа юм тийм ээ. Сансар судлал гэж хэлээд байгаа юм шүү. Бидний өвгдөд 800-ны өмнө сансар судлалын асар өндөр мэдлэгтэй болж чадсан бүр 2500-ны өмнөөс бүр одоо 20,000-ны өмнөөс энэ мэрэгжил тэнгэр үзэл гэдэг юм тийм ээ оддын зурхай буюу сансрын зурхай гэдэг юмар хөгжиж байсан юм шүү. Энээс бид нар холдчихжээ. Тэгээд энэ бол амин чанар дээрээс ихтэй юм аа гэж ингэж хэлсэн байна. За ингээд би амаад тий асуулт байвал нэг хэдэн асуулт хариулъя. За тэр нэг тэр тэнд байгаа гэр гэж тийм ээ. За буюу тэнгэрт минь бидний хамтын дээд оюун ухаан байна. Энэ нэг гэр буюу энгэрт минь зүрх сэтгэл минь түүнтэй холбогдож байна. Мөн үү? Яг мөн. Сэтгэл гэдэг бол сүнсийг сүүн эс болгож хөгжүүлдэг тарих юм. Субъектив тарих тийм ээ. Энэ. За харин эргэтэн нь бол 7 болчирхайн дээрээс эргэдэг энергийн дэсгүүд буюу хүрд гэж бяцлаглын онлоор нэрлэдэг энэ юм байна юм. За тэгэхээр тэнд байгаа гэрийн бүх кодууд энэ дотор чинь байгаа амин чанар буюу эренхай ДНХ-н дотор 32,040 удамшилжүүн генетикийн код цоочтой байна гэдэг. Код гэдэг нь тийм ээ. Кодлогдсон гэдэг чинь тон системээр цоочилсан байна гэсэн үг байхгүй тийм үү. Тэгэхээр энэнийг задлж гаргаж ирэхийг зур хай гэдэг ухаанаар хийж байгаа. Математикаар хийж байгаа шүү тийм ээ. Энэ. За тэгэхээр шинжлэх ухааны дээд оюун энэ бол шинжлэх ухааны дээд шинжлэх ухааны хаана математик гэж хэлж байгаа шүү тийм ээ. Энийг Монгол ухаан Азийн дорны ухаанаар бол зур хай гэж тийм ээ. Зураад хайгаад ол айгаас авцар гэсэн үг шүү тийм ээ. Тийм учраас сансар судлалыг хэмжихэд хамгийн чухал юм бол математик байх нь шүү. Тийм учраас квантын физикийн доктор лавга доктор бол математик физик хоёр энд асуудлыг авч хэлэлцээд хариуг нь олохгүй сууж яхад бэлэг тэнгэр тэнд бэлээхийн хариуг нь хийдсэн байдаг юм аа гэж тэр дээд оюунчлаа хэлж байгаа тийм ээ. Хамаг код нь энэ дотор амин чанар дотор буюу эренхайн дотор байгаа шүү. Тэрлүүгээ нэвтрхийг тэнгэр үзлийн эхлэх цаг гэж ойлгох юм байна. Энийг бид нар нээдэг, заадаг, сургадаг хичээл сургалтаа хийгээд байгаа шүү. За юм байна. За ертөнцид боож бол гэж тийм ээ. Тэнгэрт мэдлж ертөнцид боожно. За энэ дээр энэ нэршлиг нь би одоо энэ зурган дээрээ тайлбарлая л тийм ээ. За та бүхэнд одоо харагдаж байгаа бах тийм ээ. За интернет дээр цахим ертөнцид ороод астрономи гэдэг тийм ээ. Латинаар бичдэг юм, оросоор кириллээр бичдэг юм ороод үзэхдээ энэ галактик сүүн зам галактик тийм ээ. Энийг Монголын ахуй уламжлалт ардын ёс заншилдаа уяхан замбууд гэж нэрлэдэг тийм үү. Энийг. За энэ дотор ертөнций гэж энэ одоо энэ тийм ээ энэ хэлж штэ энэ дээр одоо үндсэн 4 ертөнций байгаа юм шүү энэ тийм ээ хас тэмдгээр бэлэгддэг тэнгэр үзэл тийм ээ скутум арм энэ бол нэг ертөнций тийм үү үндсэн 4 ертөнций байгаа энэ Sagittarius арм хоёр дахь ертөнций энийг ертөнций гэдэг байгаа ертөнцид боож ин гэхээр энэ хязгааргүй боож гэнэ гэсэн үг байхгүй юу эгнишгүй байж гэнэ гэсэн. Тэгэхдээ энэ хорвоонууд хоёр дотоод орчлон гэдэг энэ дотор 14 одон гэр бий нарны аймгийн дунд нь байгаа нэгэн хорвоо тийм ээ. Энийг тойроод 13 одон гэр байгаа
Энийг дотоод орчлон хоёр орчлон бай тийм ээ. Тэгээд энэ дотоороо ийм цагираг бичил жижиг цагирагтай байгаа. Энэний гадуурн дахиад нэг цагираг байгаа. Энэ нь дахиад 14 одон гэр буюу 14 хорвоогоос бүрдээд 14 хорвоо гадаад орчлон 14 хорвоо дотоод орчлон нарны аймаг ороод шүү. Ингээд энэ нийлээд энэ гадууран аавратай вакуум торстой тэрнийг хөх тэнгэр гэж нэрлэдэг. Ингээд энэ болол сансрын нэг 28,000 жилийн галав байдаг. Сансрын галав 28,000 жилийн хөхнүүдэл байдаг гэж байгаа юм тийм ээ. За энэнийг бол нарны аймаг нэг хорвоо. Нарны хорвоод заяаснаас хойш болдог тийм ээ. Тэгээд 28 хорвоо нийлээд орчлон гатаад болоод орчлон ингээд энэний одоо энэ дэр энэ Орион арм гэдэг энэ бол бидний нөгөө тэнгэрийн заавс гэж шүн харагдаж байгаа чи ерөөсөө энүүхэн хэсэг. Одоо хээр хөдөө гарч байгаад харахад тэнгэрийн заавс гэж хардаг тийм ээ энэ. Тэгэхээр энэнийг бол тэр бас орчуулган дээр энэнийг тэнгэрийн заавс гэдэг галактик гэж орчуулсан гэлээ. Энэ бол уяхан замбуутив гэдэг галактик байхгүй тийм ээ. Тэнгэрийн заавс гэдэг чи энүүхнийг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол 120,000 гэрлийн жилийн диаметртэй уяхан замбуутив. Энүүхэн хэсгийг нь уяхан замбуутивын наран гэж нэрлэдэг байгаа. Энэ бол хязгааргүй матери байлгадаггүй. Одоо хүртэл залгаад машиндаад материйг байхгүй болгоод ухамсарт энерги буюу гэрлийн бөөн болгож байдаг. Протоны фотон энерги болгож байдаг ийм оршихуй. Энийг уяхан замбуутивын наран гэж нэрлэдэг юм байна. За тэгэхээр ертөнцид боожин гэдэг нь яах вэ тийм ээ? Нөгөө бидний онгодын тэнгэр гэж хэлдэг 99 онгодын тэнгэр бол энүүхэн 28,000 жилийн гэрлийн жилийн диаметр дотор оршоод байгаа 28,000 жил нэг хөхнүүдийн цикл эргэлт хийдэг энэ дотор байгаа оюун санаанууд 99 онгодын тэнгэр гэж тэнгэр үзэлд харьяалагддаг. Харин ертөнцид боожин гэхээр энэ хязгааргүй энэ вакуумаас тийм ээ сансрын акурмаас гараад вакуумаас гараад ертөнцид боожих буюу энэ уяхан замбуутивын наран буюу мөнгө тэнгэрийн гэрлийн дээд нэгдэл гэж алтан дээдгэрээндээ хэлсэн байдаг. Энийг одоо сансрын илчил дээр галактикуудын тийм ээ энэ бол ганцхан галактик байгаа шүү дээ тийм ээ сүүн зам Milky Way гэдэг галактик. Тэгээд цаатлын дараагийнх нь Андромеда буюу адагчуулганы мантар гэж цаашгаа явна. За ингээд нарны аймагаас цаана 2 сая гэрлийн жилийн цаана Андромеда байгаа гэд астроном одоо нэгэн тодорхойлж ирсэн чинь тийм ээ. Тэгээд энэ бүгдийг холбодог нэг гэрлийн түнэл байгаа. Түүнийг сансрын түнэл тийм ээ. Ерөнхий түнэл. Тэр сансрын мэдрэлийн мон гол нь юм байхгүй юу. Тэгэхээр энэнийг бол холбож байгаа энэ сүүн зам галактикт бол 4 үндсэн ертөнцийн хас тэмдгээр тэмдэглэгддэг. 5 туслах ертөнцийтэй 9 ертөнций байдаг. Энэ 9 ертөнцийтэй таны 9 мэдрэггүй хөгжиж холбогдож чадсанаар 9 их ухаан болж ертөнцид боождөг юм шүү гэж хэлсэн. Энэний 9 мэдрэх үений 6 дахь мэдрэх үе юу 70 ухамсар гэдэг тархины оюуны мэдрэх үе хэлээ. Тэгээд цааш нь шашин болоод шинжлэх ухааны философи нэрлэж чадаагүй байж байгаа. Тэгвэл тэнгэр үзэл ийшээгээ цаашаага нэрлээд 9 мэдрэх үеийг чинь тийм ээ. Тархины 6 дахь мэдрэх үеийг оюун, эсийн амин чанарын мэдрэх үеийг ухаан, тэгээд тулгуур эс гэж чөмгөн дотор байдаг тулгуур эсийн мэдрэх үеийг тулгуурын мэдрэх үе гэдэг тийм ээ. Ингээд энд яаж юм тийм ээ ухааны мэдрэх үе, эсийн мэдрэх үе, тулгуурын мэдрэх үе, яс буюу эзэн бие ноён нурууны мэдрэх үе, тэгээд сэрэмсрийн мэдрэх үе, огторгүй махбодтой ухамсарын биений чинь ертөнцид боожуулж өгдөг мэдрэх үе бол сэрэмсэр гэдэг мэдрэх үе юм шүү. Энийг ажиллавал тэгэхээр сүнсний мэдрэх үе, тулгуурын мэдрэх үе, ухааны мэдрэх үе, сэрэмсрийн мэдрэх үе гэдэг 3 мэдрэх үе байгаа. Энийг ажилуулдаг ухааныг 9 ухаан, 9 мэдрэх үеийн ажилуулдаг ухааныг 9 ухаан. Энэ нь ертөнцид боожуулж өгдөг юм аа. Энэ нь кристалл авратай болгож өгдөг юм аа гэсэн үг байхгүй юу? ертөнцид боожин гэдэг нь одоо тэгж ойлгож болно. За энийг хэлж байгаа маа. За сүнсний тээвэрлэгийг жоохон задлаад тайлбарлаад өгнө гэж юм тийм ээ.
За сүнсний цэвэрлэг. Сүнс гэдэг бол гэрлийн унтраач гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Сүн эс болох ёстой юм шүү. Тэгвэл кристалл болно, тийм ээ. Кристалл болохыг чинь сүн эс болно гэж монгол хэлээр хэлээд байгаа юм шүү, тийм ээ. За ингээд сүн эсийн боловсрал гэдэг бол ерөөсөө 5 эрчмийн боловсрал. Нарны эрчим, сарны эрчим, сүүний эрчим, мэдүр зүхрийн эрчим, их засгийн эрчим гэж нэрлсэн байгаа. Энийг бид нар хичээл дээр задлж, тайлж бүр шинжил судалж үздэг. Одоо бидний хичээл явж байгаа. Тэгээд энэнийг квантын физик энийг бас дахиад тавуулангийн дөнгөж сая 21 дугаар зуунд нэрлэж чадж байна. Хамгийн сүүлийнх нь тийм ээ. Нейтроны, нейтрино энерги, протоны, фотон энерги хоёрыг нэрлэж 20 дугаар зууны төгсгөл дээр квантын физик нейтрино энергийг нэрлэж чадсан байдаг. 21 дугаар зуунд протоны, фотон энерги гэж нэрлэж тань чадсан байдаг тийм ээ. Тэгэхээр энэнийг 800-ны өмнө квантын физик одоо таньж байгаа. Энэ нэг 5 эрчим, сансрын 5 эрчим гэж нэрлэж байгаа тийм үү? Одоо шинжлэх ухааны нэрээр нэрлэх юм бол фантом энерги, түлхэх хүчний энерги, гүр хүч гэж нэрлээд, гравитац энерги, татах хүчний энерги, сор хүч монгол хэлээр тийм ээ. Энэ хоёрын динамик эрх буюу эрчис дундаас кинетик энерги буюу бяр хүч гараад ирдэг. За энийг бол бид шинжлэх ухаан болоод хүн төрөлхтөн тодорхой хэрэгжилж байгаа. Харин нейтроны, нейтрино энерги гэж нэрлсэн энэ хөх эрчим гэж монголын үгдээс 800-ны өмнө нэрлэж чадсан. Нөгөө нарны эрчим, сарны эрчим, мэдүр зүхрийн эрчим, их засгийн эрчим гэж нэрлээд тийм ээ. Нарны эрчим, сарны эрчим, сүүний эрчим. Сүүний эрчим гэдэг кинетик эрчмийг нэрлсэн, кинетик энергиг. За ингээд энэ нейтрино энерги бол мэдээлэл тэдэг зөөдөг нам хэлбэртэй сул уялдалтай гэрлийн хурднаас 5-аас 6 дахин илүү хурдтай илэрсэн инерцийн хуулигээд 21 дугаар зууны ихэнх 20 дугаар зууны төгсгөл дээр нэрлсэн квантын физикийн нэршил нэрийтгэл. Протоны бол хүний биеийн дотор байгаа эс дотор байгаа эренхад энхийг ажилуулдаг 5 эрчим юм байхгүй юу? Энэс бид 6 дахь эрчим юм буюу одоо шинжлэх ухаан хүрч чадаагүй байгаа эрчмийг 800-ны өмнө бидний үгдээс гаргаж ирж чадсан энэ нь их засгийн эрчим буюу химор гэдэг эрчим тийм ээ. Энэ бол 6G их хүрэн 6 эрчим биш шүү гэж хэлж байгаа. 5 эрчмийн сансраас авдаг юм шүү тийм ээ. Тэр 5 эрчмийг аваад нөгөө түрүүний нөгөө яр хүч, сор хүч хоёроос биш гүр хүч, сор хүч хоёроос соронзонгийн татдаг хэлбэр нөгөө түлхдэг хэлбэр хоёрыг чинь сор хүч, гүр хүч буюу фантом энерги, гравитац энерги гэж нэрлэдэг байгаа юм баггүй юу? Ахуй дээр байгаа үст тийм ээ, галт баригдаж нүдэнд үзэгдэнэ гэж. Тэгээд энэнийг нөгөө ижил тэнхтэй талаар нь яаж ч түлхэхэд хүчтэй том жижиг хоёр соронзон байлаа гэхэд яаж ч түлхэхэд наалдахгүй байгаа нь фантом энерги тийм ээ. Эргүүлэнгүүт нөгөө хасах нэмэх цэмэг хоёр чинь яадаг вэ тийм ээ. Соронзон ямар ч том соронзон жижиг соронзонгоор татахад хад наалддаг тийм ээ, барьж хад. Энэ бол гравитац энерги татах хүч юм. За тэгвэл энэ соронзон дундуур нөгөө динамик эргүүлдэг оратор буюу нөгөө цахилгаан гүйдлийн одоо ийм аромог эргүүлээд өгөхтэй тийм ээ, якр оратор гэж одоо оросоор нэрлэдэг тийм. Ингээд өгөхтөр кинетик энерги буюу цахилгаан соронзон хүчин гарч ирж байгаа тийм ээ. Тэргээр бид гэрэл асааж байгаа шүү дээ. Тэгвэл нейтрон, протон хоёроос дахиад гэрэл асах хэрэгтэй юм. Нейтрино энерги, фотон энерги хоёрыг динамик болгож өгөхтөр энийг бол зөвхөн нөгөө ухамсарт, ухаант, сэтгэлд, ариун сэтгэлд хүн эргүүлж чадна. Энэ бол сэтгэлийн ариуслаар яригддаг юм. Ингээд өгөхтөр нөгөө сүнс маань 6 эрчмээр хөлгөлдөг юм шүү. Энийг их өрн 6 эрчим гэж тийм ээ. Сансрын 5 эрчмийг зөв онолдоод их өрн 6 эрчмийг тайлсан, зөв онлоор тайлсан учраас хүрээ их сургуулийн багш Юлу Чочи буюу Юлу Чуцай багшд чөө үнэн цол олгов. Чөө үнний эрдэмтэн, чөө мөргүн цол олгов гэдэг тийм ээ. Ингээд нуур тайлга тахил үлдвгээд сансрын хөгт торс руу буюу нөгөө химорын нейтрино энергиэр тийм ээ. Энэ цадын ухаанаар энийг түгээв гэж ингэж алтан дээд хэрэнд Чингис хаан Ялуу чуцаад чөө мөргөн цол өгсөн байдаг. Сүүлд нь Долоодоо мэргэнд бас чөө мөргөн цол өгсөн байдаг тийм ээ. Тэгээд энэ 5 эрчмээр хөллөөд дахиад нөгөө мэдээлэлтэй хөх эрчим, хайрын гэрлийн эрчим буюу фотон эрчим хоёрыг эргүүлээд өгөхөөр хамгийн дээд хурдтай
нөгөө эгэл бөөм маань протоны фотон энерги буюу гэрлийн бөөм үүсгэж байгаа юм. Энэгээр сүнс асдаг байхгүй юу? Энийг шинжлэх ухаан олоогүй байх шүү. Тэгвэл 800-ны өмнө бидний өвдөдөөс энэний онлог хийгээд тавьсан. Энийг харин бясалгаж ээж тийм ээ. Ухаанаа сэтгэлээрээ хариуцгаж байж энийг гаргаж ирдэг юм аа гэдгийг одоо бясалгалч хүн би бол эгэл хүн би ойлгочоо сууж байна. Энийг тайлж та бүхэнд зааж өгнө гэсэн үг байхгүй юу? За хүн бясалгалаар өөрийгөө эмчилдэг гэсэн үг нөө. Яг үнэн. Хүн өвдөхөөрөө бясалгал руу ордог тийм ээ. Энгийн одоо зүгээр ингээд нэг өвчин зовлонгүй амьдраад байвал бясалгалыг ерөөсөө тоодоггүй, хайхардаггүй тийм ээ. За бясалгал гэдэг үгнээс их айдаг, жирэгдэг, бүр зарим нь мэдэхгүй зүйлдээ дайсан байдаг, мэдэхгүй зүйлээсээ айдаг. Тийм учраас бясалгалаас айдаг хүн байна, бясалгал дайсан болдог хүн байна тийм ээ. Бясалгал гэдэг чинь мухар сохор үзэл шүү. Шашны юм шүү. Түүнээс холбай гэдэг мэрэгэн түргэн лекц уншаа сууж байгаа улс зөндөө байгаа шүү тийм ээ. Тэгэхээр бясалгал гэдэг үгийг Монголын тэнгэр үзэл бол суу залийн ивэл гэж хэлсэн юм аахгүй юу? Тийм ээ. Тэгээ суу залийг барина гэдэг нь одоогийн бясалгал гэсэн үг тийм ээ. Тэгээ зал барина гэхээр залбирах гэж энд утгаж ойлгочод ингээд буруу мухар сохор үзэл болгож ойлгоод тэнгэр үзлийг мухар сохор шашны юм шиг ойлгоод байдаг юм байна. Тэгэхээр бясалгалаар өөрийгөө эмчилнэ. Энэ нь юу вэ гэхдээ нөгөө сүнсний 3 мэдрхүйг ажиллуулчихвал тулгуур эс гэж чөмгөн дотор байдаг эс чинь цагдаа эс байдаг юм баггүй юу. Гэхдээ энд нэг дайсан вирус нян явж ийн шүү гэдгийг дархлааны Т бүлгийн эс, Б бүлгийн эс мэдээлж барьж өгдөг. Тэгэнгүүт дархлааны цагаан эс буюу цагаан цэвэн гэж тийм ээ. Тэр нэг баячад багалдаг, шоронд хордог. Тэгж байгаа тэрнийг нүүрс төрөгчийн молекул болгоод ашигтай түлш болгоод шатаагаад энерги болгоод гаргаад цацдаг. Тийм ээ. Энийг бясалгал гэж хэлдэг. Тэгэхээр энийг бид нар дэлгэрүүлэх юм бол зөндөө юм байгаа. Энэ 6 хоногийн хичээл болдог. Тэгээд энийг бид нар сардаа нэг удаа заадаг юм. Энэ хичээл маань одоо бол явагдаж байгаа. 3-4 дахь өдрөө явагдаж байна. За ширүүнэстэй унтах тэр агшинд дүрст кадр урсах эсвэл мэдээлэл өгөхгүйгээр орж ирэх хаяа тод дуугаар учиг ярих бас элдв зүүдлэгддэг боллоо. Мэдээллийн хэд хөөрлөө аль эсвэл би ойлгохгүй юм болоод байна уу багшаа. Тийм байна. Та ойлгохгүй байна тийм ээ. Тэгэхээр энэ бэлгийн нийгмийн ажлаад унах дээрээ 7 өнгийг солонгоруулж байгаа. Солонгон аавра гэж хэлээд байдаг. Солонгоруулаад тэрнийг ингээд зураг шиг, кадр шиг дүрс болгож эвлүүлээд дээд оюунаас зам бэлэг өгдөг. Тэгээд яаж вэ? Тэндээс өгöd байгаа юм биш. Энэ дотор чинь нөгөө хаан болж байгаа боргоцоо болж байгаа чинь ажиллаад амин чанараасаа тэр сансрын нөхөх торсын мэдээлэлтэй холбогдож байгаад танд мэдээлэл өгöd байгаа юм баггүй. Энэ ураг одмын өг дээдсийн язгуураас зам бэлгээс өгдөг юм байгаа юм. За энэ бол дүрст кадр мэдээд бэлгийн мэлмид харагддаг. Энэ усан мэлмид тэрнийг харахгүй шүү. Нүд харж байвал хардаггүй. Нүдээ ганаад унтаж байхад зүүдээр дүрс өгдөг ч юм уу тийм ээ. Бясалгалч юм бол сэрүүн оюунаараа энийг авдаг болно. Энийг бид нар хичээлээр заадаг. За энэ эсвэл мэдээллийг өггүйгээр орж ирэх. Энэ бол нөгөө сэтгэл тийм ээ. Зам бэлгийг авч байгаа тэр юм. Энийг тарих авдаг тийм ээ. За энэ нь бас чих сонсдоггүй, тарих шууд сонсдог, тод хэн хэлв гэмээр тийм тод үгээр хэлдэг. Энийг зам бэлэг гэж хэлж байгаа тийм ээ. Энийг аваад тайлаад эргүүлээд дэлгэрүүлэхийг совин бэлэг. Эсийн мэдрэхүй тийм ээ. Амин чанар чинь нөгөө ухааны мэдрэхүй гэж хэлээд байгаа. Амин чанар чинь бас совин бэлгийг хүлээж авдаг юм аахгүй юу? Энэ кристалл буюу ертөнцид боожоод сүүн эсийн дэлгээд өгөх гэсэн үг тийм ээ. Тэгэхээр өнгөтэй гэгээтэй үгтэй яриатай кино шиг юм өөрт чинь орж ирдэг. Энэнийг зам бэлэг гэдэг. Энэ бол бодол биш шүү. Бодлоо бяцлахыг трансмишн бяцлал буюу астрал аялал гэдгийг энэ бол дамжаад өнгөрдөг цэгцэж эрен бэлдэг ёстой болохоос тэрнтэй хөөцөлдөө бяцлал бол транс бяцлагалд төөрөөд бодлон
хөнөөж төөрсөргөд муу бодол бодох юм бол за тэгэхээр хүнийг хөнөөдөг ийм аюултай. Тийм учраас бяс илгалыг багштай хий гэж хэлээд идэг юм аахгүй юу? Тийм ээ. За ингээд энэ бүгдийг бид нар хичээлээрийн заадаг юм. Эннийхэн ухааныг олъё гэвэл та манай хичээлд орж ирж сууж болно. Энэ бол нээлттэй байдаг юм шүү. Энийг ухаар ойлгохгүй байна тийм ээ. Ойлгохгүй байна гэдэг чинь ойлгоод алдаад байна гэсэн үг шүү. Тогтоохгүй байна. Энийг бөөгийн ёсоор бол ухвоо гэж онгодууд дээд оюунууд нөгөө зөм бэлгээр орж ирдэг. Өвөг дээд чинь улаачтаа мууж ирчихэд өрсөд ухвоо гэж хэлж байдаг тийм ээ. Та тэгэхээр энэ дээрээ энийг ухаж ухаарч болно. Ухна гэдэг чинь яаж юм тийм ээ? Амин чанараас олж ирвүү гэсэн үг байхгүй юу? За юм байна. За мэгмэлж багцрал багшаа тэнгэр онолоор хүний биеийн 7 махбодын талаар дорны 5 махбодын онол хоорондын зөрүүтэй ялгааг нь тайлбарлаад өгнө. За энийг тайлбарлах юм бол их удаа юм бол энэ чинь 3 цагийн хичээл, наацх нь 3 цагийн хичээл болдгийг. Тэгэхээр би маш товчхон хэлье тийм ээ. Аюурууд үе амгаахын шинжлэх ухаан, дорны амгаах ухаан гэдэг бол 5 махбодоор онолдог шүү тийм ээ. Тэнгэр үзэл буюу бяс илгал бол суу залийн ухаан бол 7 махбодоор онолдог. Тэгэхээр нөгөө амгаахын 5 махбодууд бол төмөр махбод, хий махбод, гал махбод, усан махбод, шорон махбод гэдэг 5 махбодыг нэрлэдэг. Энэгээр ангааж болно хүнийг тийм ээ. Тэгэхдээ сүнсийг ангааж чадахгүй энэ махан биеийг л ангаагаад байдаг тийм ээ. Дутуухан ангаадаг гэсэн үг тийм үү. Тэгвэл энэ дээр 7 махбод гэхдээ энэ зулаан хүрдэн дээр буюу ааврагийн чинь хариуцж байдаг савн аавра болж байдаг тийм ээ. Нөгөө вакуум гэсэн хэлбэрийг хэлээд байгаа шүү дээ. Энтэй хэлбэрийг хэлээд байгаа тийм ээ. Хэмжих юм үзэхгүй бол энгүү болчихж байгаа юм. Харин хэмжихийн эцэхгүй татарчих юм бол эгнэшгүй болчихж байгаа юм тийм ээ. Тэгэхээр огторгүй махбод гэж энэ дээрээс ааврагийн чинь эгнэшгүй болохыг иргшээж идэг сэрэмсэр гэдэг мэдэх үе бүх биений чинь шар усан дээрээс буюу итгэл орны тэнгэр болж зулаан үсэнд чинь бадарч явдаг юм. Энийг сүлд гэж хэлдэг юм байна тийм ээ. Ингээд огторгүй махбод энэ дээр нэмэгдэн бөөрөн дээр аюур байдаг болвол амгаахын шинжлэх ухаан, амгаахын гүн ухаан гэсэн үг тийм ээ. Энд бол бөөрийг усан махбодтой гэж хэлээд байдаг. Усан махбодыг модон махбодод шилжүүлдэг бөөрийн дээд булчирхайг амгалан тэтгэгч хүрд буюу хувилгаан хүрд гэж нэрлэдэг. Бид нар энийг онол дээр үздэг. Тэгэхээр энэ хүрдийг ажилуулад өгөхдөр өөрийн чинь ухамсарын усан махбод буюу хүний биеийн дотор байгаа 70% усан махбодыг чинь хязгааргүй хөх төрс болгоод усны атом молекул ус төрөгчийн гели болгоод нейтрина энерги болгоод цацруулчихдаг хязгааргүй эгнэшгүй хөх тэнгэртэй буюу тэнгис далай гэж одоо алтан дээр нууц товчонд хэлсэн байдаг. Тэнд байгаа гис таарсан буюу үлзий хийгээр бэлэгддэг хөх торстой холбож өгдөг ийм махбод бол бөөрийн махбод юм. Тэгээд энэ нь усан махбодыг модон махбодод буюу нөгөө усны атом молекулыг материд шилжүүлж өгдөг. Энэ нь протоны фотон гэрлэлээр гэрлийн бөөм үүсгээд тэгээд тэр гэрлийн бөөм нь матер үүсгээд тэгээд махан бие чинь эрүүл болгож тэжээдэг. Ухамсарын бие буюу сүүн эсийн бие чинь эрүүл болгож тэжээдэг. Энерги болгож өгдөг юм бие байдаг юм тийм ээ. Энийг бид нар хичээл дээрээ задлж үзэн та сонирхол энэ рүү орж болно. Цааш нь дэлгэрүүлж үзэж болно. За болгон номер юм даа. Сайн байна уу шаа мэлми нээлттэй бясалгасан үед босод мэдрээд гэрэл хараад байхад би мэдрэхгүй байгаа. Юутай холбоотой байдаг вэ? Таны тарихын дотор байгаа тийм ээ уураг тарих, бор тарих бүтэж байгаа л да. Тарихын дотор чинь бас энийг бидний хичээл дээр задлж үздэг. Уураг тарих, бор тарих, баг тарих, урт утар тарих, эртний тарих гэсэн 5 төрлийн тарих вэ. Нэлээд хэдэн тарих гэж мэдрээд байгаа тийм ээ. Энэ дотор байгаа өнчин тарих гэж нэг болчиххай вэ. Энийг гипофиз гэж шинжлэх ухаан, эндокринол даавар судлал, ангаах шинжлэх ухаан нэрлсэн байдгийг. За боргоцоо булчирхай гэж нэг булчирхай вэ? Энийг боргоцоо хэлбэрийн булчирхай гэж тийм ээ. Энийг өдөрддөг боргоцоо хэлбэрийн булчирхайтай барилдаад байж байгаа
Боргоцоо бочрохыг бол EPP гэж шинжлэх ухаан нэрлсэн байгаа. Даавар судлал эндокринолог. Тэгээд хаан булчирхай гэж вэ? Энийг гипоталамус гэж нэрлсэн. Гипоталамус тийм ээ. Боргоцоо булчирхай хоёр чинь агшиж ширэгсэн байгаа хүн бэлгийн мэлмидэрээ энийг мэдэрдэггүй юм. Энийг ажилуулад байхдаа нөгөөт чинь тэлж эхэлнэ. Нөгөө булчирхай чинь энийг хүрд эргэх гэж хэлдэг юм тийм ээ. Тэндээс даавар нь эерэг болж ялгархаан байчихжээ гэсэн. Та оюундан, тархиндан маш их ачаалалтай ажил хийснээс болоод энэ ширгээд агшаад байдаг юм шүү. Энэ нөгөө тарих нөгөө хүлээж авдаг оюун дангаараа хөгжихдээ их харгас болдог юм шүү гэж хэлгээд байгаа. Ингээд гэрэл нь унтраад гэрэл мэдэхгүй тийм ээ. Бэлгийн мэлмийн ажиллахгүй байх дээрээ тэр гэрэл харах марах тэр өнгө ялгах энтрийг мэдхээ байждаг юм байна. Энийг бид нэр хүрд бяцлаглалын онлоор энэ дээрээс нээж ажилуулдаг хичээлийг заадаг юм аа. Энэ баг 3 хоногийн хичээл болж ш энийг нээж ажилуулдаг юм шүү. За юм байна. За ингээд энэ хүргээд өндөрлөе. Бидний лайв цаашаа улам гүнзгийр нь улам дод томрон болно. Тэнгэр үзэл гэж юу юм бэ гэдгийг та бүхэн бас хүн болгон өөр өөртөө бас тунгааж ойлгох юм бол тэнгэр үзлээс хамааралгүй хүн гэж ерөөсөө байхгүй шүү гэдгийг та бүхэнд хэлье. Энийг юу гэж хэлдэг юм? Монголын өвөг дайдас бидний өвөө эмээнэр энэ тэнгэр нь хайцсан, заяа нь хайцсан байх юм гэж ингэж замдардаг байсан. Хүн болгон тэнгэртэй юм шүү тийм ээ. Энийг одоо нөгөө Батцух Гавьякийн дуулсан нөгөө хөгжмийн зохиолч Бямба хэм бэлээ. Одоо нөгөө тоглолтоо хийх гэдэг байгаа тийм ээ. Ай зохиогч, үг зохиогч юм бэл. Малгайг минь застдаг тэнгэртэй хүндээ би магнатан хүрэгдэг судартай хүндээ гэж дуулдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн болгонд тэнгэр биш шүү. Тэр тэнгэрийг чинь дуэло буюу аавра гэж нэрлэдэг байгаа юм шүү. Энэ аавраг хязгааргүй болгож, энгүй болгож хөгжлийг тэнгэртэй хүн гэж хэлдэг юм аа. Энэ бол төрийг бий болгодог юм. Гэрлэн бий, торсын бий юм шүү. Энийг бид нар хичээлээр задлж үздэг. За ингээд дараагийн лайв хүртэл энийг та бүхэн олон сайхан хүмүүстэй удам ухсаа ахан дүү амар гисатан анд нөхдөдөн хүргэж илгээж сонсгож дуулгаж байгаараа. Нэг ч гэсэн Монгол хүнийг сэрэж, нэг ч гэсэн Монгол хүний тэнгэрийг нь дээш нь тийм ээ. Тиймэр сүр сүрдийн мадраач тэнгэртэй холбож ирээ л доо. Ийм байна. За ингээд таалан сонсон та бүхэнд талархлаа. Дараа уулзлаа дүр баяртай.